За өнөөдрийнхөө YouTube бичлэгээр та бүхэндээ Лионел Мессигийн автомашины танилцуулгыг үзүүлэхээр бэлтгэлээ. За дэлхийн шидэг өлбөмбөгчдөөр 8 удаа татарч байсан Лионел Месси ямар төмөр хүлээх сонирхдаг тэрээр жинхэнэ автомашины цуглуулагч муу юм уу гүй юу гэдгийг өнөөдрийн бичлэгээс үзүүлэх гэж байна. За ерөнхийдөө Лионел Мессигийн автомашины цуглуулгыг судлаад үзэхэд тэрээр хөл өмгийн талбайд байдаг шигэ даруухан цуглуулгатай юм уу гэж бодсон. Гэхдээ та бүхэн энэхүү автомашины танилцуулгыг дуустал нь үзээрэй гэж хүсэх байна. Ингээд бичлэгтэй хамтдаа байна уу. Аравдугаар байрт Mini Cooper Convertible. Хос турбо хөдөлгөөртэй дээд торд нь 237 км/цаг. Тэгээс 100 км/цагийн урдыг 6.9 секундэд давна. 201 морины хүчтэй. Бие багтааж бэлчээр томтой төмөр хөлөг. $19,733 буюу төгрөг шилжүүлэх юм бол 69 сая төгрөг. 9-р байрт Lexus 450H. Lionel Messi-г Lexus унсан чи баярлаж байна. Яагаад гэвэл Монголд явдаг төмөр хөлгийг ийм том од тамирчин ундаг гэдэг нь үнэхээр сайхан санагдлаа. Ингээд 4 литрийн цахилгаан энгийн хосолсон хөдөлгөөртэй 304 морины хүчтэй тэгээс 100 км/цагийн урдыг 6.5 секундэд давна. $46,800 буюу төгрөг шилжүүлэх юм бол 161 сая төгрөг. 8-р байрт Cadillac. Гадны бүх одууд Cadillac-тай байх юм. Энэхүү машиныг яг явж явахын сонсох юм бол үнэхээр хөдөлгөөр нь амар сонсогддог. $75,195 буюу төгрөг шилжүүлэх юм бол 263 сая төгрөг. 6.2 литрийн V8 хөдөлгөөртэй 420 морины хүчтэй тэгээс 100 км/цагийн урдыг 6.8 секундэд давна. Lionel Messi-г хувьд 3 хүүтэй гэр бүлээрээ явхад хамгийн тав тухтай машин болохоор одууд энэхүү Cadillac-ыг их хэрэгэлдэг байхаа. Долдугаар байрт Ferrari F430 Spider. $161,490 буюу $565 сая төгрөг. 4.3 литрийн хүчирхэг V8 хөдөлгөөртэй 503 морины хүчтэй. Тэгээс 100 км/цагийн урдыг 4 секундэд давна. Их үйддэг дээвэртэй Мессигийн гол цуглуулгын нэгт яг аргагүй энэхүү төмөр хөлөг орно. Зурдгаар байрт Audi Trio. Мессигийн цуглуулгад Audi A6, A7, Q7 гэсэн онцгой загварууд байдаг. Учир нь Audi компани Барселона клубын ивент төгсч байгуулга, тийм болохоор сүүлийн үеийн онцгой загваруудаа тоглогчдод биелэглэж сурчлагаа хийлэгдэв. Audi RS6 $108,000 буюу $378 сая төгрөгийн үнэтэй байна. Энэхүү төмөр хөлөг нь Cadillac-аас дутгааргүй тав тухтай гэр бүлийн загвар гэж хэлж болно. За дараагийнх нь Audi A7 $69,200 буюу $242 сая төгрөгийн үнэтэй байна. За хурдны мангасл гэсэн үг. Дараагийнх нь Audi Q7 $54,590 буюу $191 сая төгрөг. Эдгээр загварууд нь бүгд Месси зориулагддаг хийгдсэн онцгой загварууд гэдгээрээ онцлогтой юм а. Ингээд 5-р байрт түүний Итали мангас Maserati Gran Turismo $242,100 буюу $847 сая төгрөг. 4.7 литрийн V8 хөдөлгөөртэй 444 морины хүчтэй дээд урд нь 303 км/цаг тэгээс 100 км/цагийн урдыг 4.5 секундэд давна. Галзуу урд кинон дээр гардгаар нь машин сонирхогчид энэхүү төмөр хөлгийг сайн мэдэх баха. Дөрөвдүгээр байрт Messi-д 2 Range Rover Vogue болон Sport гэсэн загвар байдаг. Range Rover Vogue-ийн хувьд $200,000 буюу $700 сая төгрөгийн тансаг зэрэглэлийн тусгай загвар байна. За Range Rover Sport нь $69,500 буюу $243 сая төгрөгийн 3 литрийн V6 хөдөлгөөртэй төмөр хөлөг байна. Mercedes-Benz гоод гэж байх уу? Ингээд Mercedes CLS AMG
загвар байдаг. 642,490 $, буюу 2 тэрбум 248 сая төгрөгийн төмөр хөлөг байна. 6.2 литрийн V8 хөдөлгүүртэй 563 морины хүчтэй. Дээд хорт нь 317 км/цаг, тэгээс 100 км/цагийн урдыг 3.8 секундэд давна. Мессигийн үнэтэй машинуудын нэг яа харахгүй мөн байна. За дараагийн загвар их онцгой Pagani Zonda Tricolor $2 сая буюу 7 тэрбум төгрөг. Үйлдвэрт машины деталь бүрийг гар аргаар угсардаг гэдгээр энэхүү машин яа харахгүй үнэтэй загварт бол тооцогддог. 7.3 литрийн V12 хөдөлгүүртэй 670 морины хүчтэй. Дээд хорт нь 350 км/цаг. Тэгээс 100 км/цагийн урдыг 3.4 секундэд давна. Энэхүү төмөр хөлгийг Италийн агаарын хүчний 50 жилийн ойг өгтөн гаргасан гэдгээр онцлогтой. Ердөө 3 байдгийн нэгийг нь Lionel Messi өөрийн болгож чадсан гэдгээрээ онцлогтой юм а. За ингээд нэгдүгээр хайрт Ferrari 335S Spider Scarlett. Онцгой энэхүү төмөр хөлгийг Месси 36 сая $, өөрийн болгож чадсан гэдг нь үнэхээр түүхий бүтээж чадсан. Энэхүү төмөр хөлг нь жинхэнэ уралдааны машин байсан бөгөөд машин цуглуулагчдын шохоорхоод авч чаддгүй машиныг Месси өөрийн болгож чадсанараа үнэхээр их бахархдаг. Энэхүү машины тухай товч танилцуулахад Британий дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 1957-58 онуудад төрүүлж байсан төмөр хөлөг зам мөн Лиманы автоируулгад хурдны дээд цагийг тогтоож байсан гэдгээрээ түүхэнд бичигдээ үлдсэн төмөр хөлөг юм. 4 литрийн V12 хөдөлгүүртэй 390 морины хүчтэй. Цагтаа энэхүү машин Пере Бардон гэх машин цуглуулагчид байсан. За 1970 онд тэрээр өөрийн болгож байсан. Түүнийг харин нас барахт нь гэр бүлийнх нь энэхүү машиныг өвлөж аваад энэхүү 2016 онд дуудлага худалдаанд оруулаад маш олон хүн өрсөлдөж тэднээс дээд үнийн саналыг хэлж чадсанаар Lionel Messi энэхүү төмөр хөлийг $36 сая гэд та бүхэн бодоод үзээрэй. Рональдогийн 6-7 машиныг нийлүүлсэнтэй тэнцвүүц хэмжээний мөнгө энэхүү машины үнд шингэж байна гэхээр ямар үнэтэй машин бэ гэдг нь та бүхэнд бас харагдах баг. Ерөнхийдөө 100 тэрбумыг бол холд авсан машин гэж хэлж болно. За өнөөдрийнхөө YouTube бичлэгээр та бүхэнд Lionel Messi-гийн автомашины цуглуулгыг үзүүллээ. За тэрэнд ямар үнэтэй автомашин байдаг гэдгийг та бүхэн эндээс харсан баг. Хамгийн сүүлд танилцуулсан автомашиныг тэрээр дуудлага худалдаанаас маш олон хүнтэй өрсөлдөж явсан. За түүний нэг нь бол Далбан бус их сурвалжаас авахд Криштиано Роналдотой үн хаялцаад дийлснээр энэхүү төмөр хөлгийг өөрийн болгосон гэж ярьдсан байлээ. Ингээд та бүхэнд бичлэг таалагдсан бол лайк, subscribe дараарай гэж үсгвэн. Дараагийн бичлэгээрээ ч гэсэн Lionel Messi-гийн бугуун цагны танилцуулгыг та бүхэндээ ер нь үзүүлээ. Криштиано Роналдотой үргэлж Lionel Messi харьцуулагдаж байдаг. Тэгвэл бугуун цагийг ч гэсэн харьцуулъя гэж бодсон юм аа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай.